манай энэ улсын үндэсний номын сангийн манж номын хөмрөгт бас дэлхийд дахна нэг ховор чухал үнцэнтэй ийм дурсгалууд байдаг. За жишээлбэл энд би нэг номыг онцлоод дурдъя. За энэ бол Чингис үед Тэнгэрийн тэтгэсэн хааны үед 1741 онд хааны зарлагаар бүтээсэн үйлдвэрсэн дусал бэнтгийн үсгийн бичгийн гэдэг ийм ном байна. Энэ ном бол ерөөсөө дэлхийд 4% байдаг. За Парисын номын сан болон Мөгдөнгийн төмөр замын номын сан, за Бээжингийн Париотод гэдэг энэ ингээд манай Улаанбаатар гисэн ерөөсөө 4% байдаг. Тэр дотроос бол бусад хөлбөрүүдээс илүү их тод, илүү их сайхан гаргацтай ингээд сайхан хадгалж ирсэн нийтдээ 4 боти юм тойл байдаг юм аа. Энэ тойл бол хуучин манж бичгийг сонгодог манж бичгийн бичгтээ ингэж хавтаргаж тойлсон юм тойл байдаг.